Монгол Улсын засгийн газар 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө гашуун сухад ганц мод бомбын хил дамнсан төмөр замыг барьж дуусгахаар тусгасан нь замын үүд ирээн бомбтоос хойш 70 жилийн дараа хийгдэж буй Монгол, Хятад, Ази, Европыг холбосон 2 дахь гарц болж байна. Гашуун сухад ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтыг Эрдэнэс 5-7 хувьцаат компани санхүүжүүлж, 5-7 төмөр зам компани захиалагчийн хяналт хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр бүгд найрамдах Хятад ард улсын талаас төмөр замын барилга гүүрийн угсралтын CRCC корпорац шалгарч, Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо компани ажиллаж байна. Тус төмөр зам нь 19.5 км урттай, нарийн цэргийн 10.8 км, өргөн цэргийн 8.7 км хос төмөр замтай, 32.6 км дэлгэмэл урттай, 9.4 км урт гүүрэн байгууламжтай, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Гашуун сухад ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалт нь төмөр замын дээд, доод бүтэц, гүүрэн байгууламж, эрчим хүч, гайл, хилийн хяналтын тоног төхөөрөмж, барилга байгууламж, тохиолол холбоо, стандарт, автозам гэсэн 8 багц ажлаас бүрдэж байна. Гашуун сухад ганц мод бомбын хил дамнсан төмөр замын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 25% гүйцэтгэлтэй, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн талбайд 746 инженер техникийн ажилтан 237 машин механизмтайгаар ажиллаж байгаа бөгөөд 2027 оны 4-р сард ашиглалтанд оруулж туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гашуун сухад ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтанд орсноор нүүрсний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, тээврийн үн 3 дахин хямдарч, Монгол улсын 1 жилийн экспортын орлого 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10,000 Америк долларт хүрэх тооцоолол хийгдсэн байна. Мөн тус бүтээн байгуулалт ашиглалтанд орсноор цаашид Монгол Хятадын шивээ хүрэн сэхээ, бичигт зүүн хатавч, ханг мандал хилийн бомбууд төмөр замаар холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ. 5 толгой төмөр зам компани